Өнгөрөөд ширүүлээ тамаа коммунизмын мүзэн манай хүрээнд хүрээдэр үлгэр шигэд амьдарч ах нартаа таларх хан годмын гудамар өглөөний талхан талаалах. За аюулсмын тодруулга хэлж байна. Өнөөдрийн манай тодруулгад ардчилсан намын гишүүн авар олон нийтэд өөрийгөө Жокер хэмээн танилцуулж өнгөрсөн 7 хоногт за ардчилсан намын дараагаар томилогдсон ган төмрийн зөвлөх амаржинг мэтгэлзээнд дуудаж хэвлэлийн хурал хийсэн авар буюу Жокер оролцож байна. Тэгэхээр таны хувьд мэтгэлзээнд амаржинг гэдэг зөвлөх амаржинг дуудсан. Үүнээс хойш 7 хоногийн хугацаа өнгөрч байгаа шиг байна. Энэ талаар ер нь эргэж аль биесээр хариу мэдгдсэн үү? Ер нь мэтгэлцгээр болсон уу? Болоогүй юу болсон бэ? За ардчилсан намын даргын зөвлөх амаржин битээр одоо тэр хүний хувийн пэйж хуудас болон миний фэйсбүүкээр битээр чат бичсэн. Одоо би наагур цагуурн зөндөө явсан л доо. Одоо тэр албан журмаар явсан. Одоо ардчилсан нам дээр энэ төр очиж. Тэгээд тэр хүнтэй холбогдож чадаагүй, олж чадаагүй, тэр хүн надтай холбогдоогүй учраас би фэйсбүүк рүү, нөгөө групп руу пэйж хуудас илүү түүнлөө чат бичсэн. Тэгээд би тэр холбогдоод бол надад хариугаа хэлсэн байж байгаа. Амаржин хэлэхдээ бол одоо нийгэм тулгамдсан асуудлаар мэтгэлцэж болно. Гэхдээ энэ удаа цаг үеийн тохиромжтой биш байна. Би бол одоо бэлэн биш байна. Нэгдүгээрт, хоёрдугаарт хоолойн дээр тулсан асуудал одоо миний асуудал одоо би бол хүний эрх, эдийн засгийн эрх, улс төрийн нийгмийн асуудлаар мэтгэлцье гэж хэлсэн. Энэ асуудлууд бол одоо тэр хүний хувьд бол одоо хоолойн дээр нь тулаагүй асуудал гэж л надад хэлсэн. Би бол миний энэ хэлж байгаа асуудлууд бол хоолоогоор ороод бүр хойгоор гарчаад байна л гэж үзээд байгаа. Тэгээд энэ талаараа бол одоо тодорхой нэг жишээ хэлэх гэж бэлдсэн байж байна. За ямар жишээ тэрийгэ тодруулахгүй юу? Одоо жишээлбэл хүний эдийн засгийн эрх гэдэг ихнийх нь ярьчих тийм үү? Одоо олон юм ярих цаг хугацаа бас та томс байдаг. За жишээлбэл би одоо коронавига гарсан шүү дээ. Тэр 2021 онд биднүүсийн сайн мэддэг харж ихсалт гэж би тийм үү? Одоо хүмүүсийг эдийн засгийн байдал буюу аж байдал хөрөнгө чинээгээр нь одоо тэр харж ихсалт гэдэг зүйлээр хүнийг хэвийн бус эргэлзээтэй анхаарал хандуулах муу гэх мэтчлэн таныг дүгнээд таныг эдийн засгийн харилцаанд орох хэсгийг чинь түүгээр шийдвэрлэдэг байхгүй юу? Энэ зээлийн мэдээллийн сангийн тухай хууль гэж хууль бий. Энэ хуулийг дагаж гарсан активыг ангилах эрсдлийн сан байгуул зарцуулах журам гээд А155 134 гэсэн одоо юм тушаал бий тэр үеийн одоо тий сангийн яам буюу засгийн газрын гаргасан тушаал. За энэ би 2021 онд одоо бүгд л хийгээ ажилгүй бүгд хориотой ингээ байлаа шүү дээ тий. Тэгэхэд би одоо над боломж олдсон дээр ингээд би үндсэн хуулийн зэт мэдээлэл гаргасан. Одоо энэ тэр гаргасан тушаал чинь үндсэн хууль зөрчиж байна. Хүний эрхийг зөрчиж байна. Монголын төр иргэнэ бүр хуульчид журмалж ягаад хэвийн бус эсвэл сайн муу анхаарал хандуулах гэдэг дүгнэж байна. Жишээлбэл хэвийн бус гэдэг дүгнэлт бол энэ эрүүл мэндийн шинжилгээ ухаанд бас байдаг. Би тэрийг сонсч ирсэн. Гэхдээ энэ эдийн засгийн хэллэгт ашигладаг юм уу? Энэ хууль ёсны хэллэг муу юм уу? Жишээлбэл хэвийн бус гэхээр ер нь бол энэ таныг сэтгцийн хувьд асуудалтай ч юм уу хөгжлийн биш мэдэхгүй те энэ тодорхой хэмжээний ийм өөр асуудал. Жишээлбэл анхаарал хандуулах гэхээр тэр одоо ойр тойрных нь хүн байх ёстой юм уу? Энэ өөр юм хуулийн бус үг хэллэгээр хүнийг ангиллах нь өөрөө эргээд үл ойлголцолтой байдал үүсгэхээс гадна иргэдээ төр хууль журмаар албан ёсоор одоо ялгуурлан гадуурхаж доромжилж байгаа хэлбэр гэж би үзэж байгаа байхгүй. Жишээлбэл засгийн газрын гишүүн нэг гишүүн уулных гэж хэлсэн. Тэр нь зүгээр л тэр хүн бол хуульчлаагүй, журамлаагүй, хуулных гэж хинч журамлаагүй. Зүгээр л тэгж боддог ч юм уу хоорондоо ярьцдаг яриагаа хэлсэн. Тэрнийхээ төлөө нэг засгийн газрын гишүүн огцордог байхад энэ хүн бол огцордгоо. Одоо энэ тушаалыг гаргасан ийм юм ингээ яваад байдаг. Үүнийг Монголын ард иргэн анхаарж гин үү ултаар суутаа судалж гин үү мэдээж мэддэг чаддаг хууль мэддэг одоо хүмүүс нь явдаг юм уу яадаг юм би мэдэхгүй. Би бол олон жил явж байгаа энэ асуудал дээр. Одоо миний та тэгээд цэцэд энэ талаар мэдээлэл гаргаж өгвөл цэцээс одоо энэ талаар ямар хариу танд ирүүлсэн байх вэ? За ингээд хоёр ч үндсэн хуулийн цэцэн хоёр ч юу яаж байгаа би яг дараа нь гаргаад очиулнаа. Ингээд энэ үндсэн хуулийн цэцэн ингээд надад яг тогтоолтой. Үндсэн хуулийн цэц журам учраас үндсэн хуулийн цэц бол одоо хэлцэхгүй гэдэг асуудал ярьдаг. Тэр нь болохоор яагаад гэхээр үндсэн хуулийн цэц бол урд нь бол одоо урд нь уу түрүү жил 2022 оны 8 сарын 15-нд үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавина гэд үндсэн хууль өөртний хяналт тавьсан байхгүй. Тэгвэл миний энд
доод хяналтаа тавиад өгчээч. Гэт би дахиад энэ жил очсон. Одоо энэ 22 онд очсон биз дээ. Би дахиад гаргасан тий. 23 онд дахиад гаргасан. Одоо энэ асуудлаа ингээд өгөөч. Энэ үндсэн хууль зөрчсөн юм асуудал байна. Монголын ард иргэдийг аж байдал хөрөнгө чинээгээр нь ялгуурлан гадуурхаж байна. Бүр хуульчлсан, журмалцсан байна. Тэ эн чинь үндсэн хууль зөрчиж байна. Нэгдүгээрт хүний эрх зөрчиж байна, тийм үү? Чамайг одоо ямар нэгээр дүгнэх чинь хүний эрх зөрчиж байна. Хоёрдугаарт өнгөж зөрчснөөрөө чиний эдийн засгийн харилцаанд одоо муу гэдэг ч юм уу ямар нэг ангилд оруулаад чамайг эдийн засгийн харилцаанд ингээ эдийн засгийн эрх зүгээр ингээ бүх эрхийг чи ингээ зөрчөөд байна гэд ингээ явахаар үндсэн хуулийн зэц одоо тэр доод хяналтаач тавиагүй, хялам хяналтч тавиагүй, огт хяналт тавиагүй одоо тий надаа манай хяналт хилцэх асуудал биш байна гэд та захиргааны иргэн шүүхэд бол одоо энэ талаараа гомдол гаргаад эсвэл одоо ингээд өөр арга замаар ингээ яваараа гэдэг тий ингээ явж байгаа. Гэтэл би бол ганцхан энэ асуудал дээр явдгүй юм байж байгаа. Одоо хүний эрхийн чиглэлээр би сүүлийн 10 жил бол тууштай явж байгаа. Ер нь бол нэг 20 жил явсан, урдны 10 жил бол одоо годамжнаас ахгуулаад тий буруу зөрүү хүн чинь дадлаг туршлага байхгүй, юу яаж явах учраа болохгүй ингээл боловсросоор угаал эцсийн эцэст нь хууль гэдэг ийм замаар нь л явах юм байна гэдэг ийм сүүлийн 10 жил бол одоо яг энэ хууль ёсны дагуу судалж шинжилээд ингээд зас залруулах гал ингээд явж байгаа. Тэгээ ганц энэ асуудал дээр явдггүй маш олон асуудал дээр явдаг учраас би бүх газар очиод бүх шүүг дээр очиод 70,200 төгрөгийн төлөөдөх надад чадвар байдгүй учраас одоо хүртэл би ингээд явж байна л да. Гэхдээ би нэг одоо жишээлбэл би энэ үнийг одоо Монгол банкнд хүртэл ингээд би хүсэлт гаргаа явуулсан. Энэ зээлийн мэдээллийн сангийн тухай хууль гэдэг хууль чинь өөрөө хоорондоо зөрчилтэй. Одоо би чамд товчхон танилцуулж байна. Одоо энэ байж байгаа. Зээлийн мэдээллийн сангийн тухай хуулийн 28-ын 5-д Монгол банкны зээлийн мэдээллийн санг ашиг олох зорилгоор ашиглахыг хориглоно гэж заасан. Одоо биднүүсийн тэр нөгөө зээлийн мэдээллийн сан байна шүү дээ. Одоо чиний тухай бүх мэдээлэл ашиг олох зорилгоор ашиглахыг хориглоно гэж заасан Монгол банк бол. Гэтэл Монгол банк бидний тэр мэдээллийг ашигын байгууллагад өгдөг. Энэ нь ашиглаж байгаа хэлбэр биш үү? Би бол одоо мөнгө гэж үзэх гээд байж шүү дээ. Тий. Одоо тавчхан хэлэхэд ер нь бол тий эдийн засгийн харилцаанд орж бүх газар тэр тусмаа мөнгө хүлэгчид энэ үнийг авч ашиглаж байгаа бүр тий одоо тэгэнгүүт за би сая хэллээ ашиг олох зорилгоор ашиглахыг хориглоно гэсэн. Тэгэхэд зээлийн мэдээллийн сангийн тухай хуулийн 11-2-т зээлдүүлэгч нь зээлийн эрсдлийг үнэлэх зорилгоор зээлийн мэдээллийг авч ашиглана гэдэг. Нэг хуулинд хоорондоо ийм одоо зөрчилтөө байж болно. Үгүй би бол хууль тайлбарлах хэрэгтэй хүн биш байхгүй. Энэ хуулийн чинь одоо хууль тайлбарлах дээж хүүхэн ч юм уу тайлбарлана. Иргэн миний хувьд ингэж үзэж байна гэд иргэн хүн эрхийнхээ дагуу үндсэн хуулийн цэцэд ханддаг байхгүй юу? А түүнээс хууль буруу тайлбарлууд энэ бас тодорхой хэмжээний одоо гэмт хэрэг ч юм уу болж таарна. Тэгэхээр би бүх газраар нь явсан. Яваад аргаа бараад одоо явж байгаа нь шүү дээ. Ийм асуудал хууль чинь өөрөө хорондоо зөрчилтэй байна. Хууль чинь өөрөө үндсэн хуулийг зөрчин, журамчин ингээд байна. Иргэдийг ялгуулан гадуурхаад эрхчлөөнд нь халдаад байна гэд ингээд явсан. Ингээд явдаг гэсэн л тийм л юм яаж. Энэ бол одоо ганцхан жишээ шүү дээ. Тэгэхээр та одоо жишээ сая ярьдаг эдийн засгийн эрхтэй холбоотой асуудал жишээ нь таны мэтгэлзээний нэг сэдв байсан байна. Хүний эрхийн асуудлыг бас давхар хөндөй гэж одоо амарчин зөвлөхөд бол хандсан байна шүү дээ. Амарчин зөвлөхийн тухайд бол би одоо тий чухал асуудлаар буюу одоо нэг хоолой дээр тулсан. За хоолой тулсан чухал асуудлаар л нэвтгэлцнэ. Одоо таны тавьшуулж байгаа энэ асуудал чухал биш байна гэж хариу өрүүлсэн гэж ер нь ойлгож болох уу? Тий. Харин би л тэгж одоо ойлгоол явж байна. Тэгээд би яг амаржгийн одоо тодруулаад асуухад амаржинг та ардчилсан намын зөвлөхийн хувьд ардчилсан намын бодлогын хүрээнд энэ асуудал дээр ямар байр суурьтай байгаа энэ жишээ нь ардчилсан нам хүний эрхийг хүлэн дэмжих ардчил хүний эрх чөлөөний одоо урайтай нам шүү дээ. Тэгэхээр энэ хүрээнд нь гэж одоо энэ хүнд мэтгэлцэх саналаа тавьсан юм уу? Эсвэл одоо улс орны хэмжээнд энэ асуудал болохгүй байна гэдэг асуудлаар мэтгэлцээ гэсэн юм уу? Хүрээгээ ер нь хэрхэн тодорхойлсон байсан бэ? За энийг ярихаас өмнө би бас дахиад энэ хаагур хандж явсан бэ гэдэг одоо би чам товчхон тайлбарлчих. Жишээлбэл энэ одоо эдийн засгийн эрх хүний эрх асуудал байна. Энэ хуулинд асуудал байна гэдээ би
хууль зүйн яамны бодлого шинжилгээ судалгаач хөлөө нэг тийм газар бай. Тэр одоо хууль зүйн яам дотор байдаг. Тэрний цолмон гэдэг даргатай. Тэр цолмон гэдэг дарга дээр нь хууль чинь ингэж байна, ийм асуудал байна гэдэг одоо би бүх асуудлыг хурж болох хүн болгонд нь очиод ингэ явсан. Тэнгүүт тэр нэг доотлогын тослох юм уу тэр нэг мэрэгчлэн ч гэдэг бүр үсүрэн гэдэг хүн болохоор энүүнийг авч ороод эргээ хариу өгөхгүй таг болчдөг байхгүй одоо тэр бас хэдэн сар болж байна. А тэгэнгүүт нь одоо аргаа бараад Монгол банкн дээр очиж штэ. Монгол банкны та нар энэ хууль чинь хоорондоо юм зөрчилтэй байгаа юм шүү. Энэ асуудал дээр танаас яаж ийна гэхээр манайх наадахыг чинь одоо дахиад шинжилэн боловсруулж байгаа ажлын хэсэг томилсон байгаа гэдэг. Тэгэхээр би энэ Монгол банкнд зээлийн мэдээллийн сангийн тухай хуулийг чинь дахин шинжилүүлэх боловсролтод одоо би ажлын хэсэгт нь орж ажиллая. Тэ иргэний хувьд тэ над ингээ мэдлэг боловсрол намгинтэй гэж намайг битгий болооч. Би бот амьдрал дээр наадах чи олон жил хөөцөлдөж явлаа. Тодорхой хэмжээнд би ороод үг хэлж үзэл бодлоо илэрхийлж наа хуульч бод амьдралын талаас нь тусгалтсанд хувь нэмрээ оруулъя гэхээр Монгол банк та бол яг онлайнаар оролцож бас болно те эсвэл одоо яг ажлын хэсэг нь манаадар байдгүй гэл ингээл юм өчр битүүлэг жирийн иргэнийг бол үнэхээр эднэр болцоцоод шүү дээ. Ганцхан юм бичиг өгөөд хариуг нь авахын тулд хүн биш дээ. Бүтэн сар явдаг байхгүй. Хуулийн хугацаанд 30 хоног. Тэгэл тэр үед чинь ажиллаж хийж болохгүй. За тэр жижиг зовлоо яах вэ? Тэгээд одоо аргаа бараад би Арлсан намын даргатай уулзах гэж хэдэн хоног үүдэнд нь очиж суулсан. Би Арлсан намын гишүүнээ өгөөр. Маш олон асуудал байна. Арлсан нам энэ асуудлууд дээр те удирдлагын хэмжээнд та нар алстай стратегид ямар бодлого авч хэрэгжүүлэх гэж байгаа юм. Тэ жирийн гишүүн миний үгийг сонсооч. Би наач орж ажиллах гээгүй. Тэгээ та нар ер нь ямар арга хэмжээ авч байгааг би хэдэн хоног суусан. Тэр үүдэн дээрээ суусан одоо энэ Улаанбаатар хотоор төвшөөдөнгийн боловсроор зочдөг хүмүүс бол намайг мэдж байгаа. Тэнд нэг юм одоо алилагч ингээд сууж л байдаг. Би сууж л байгаа. Одоо ч гэсэн миний санал байж л байгаа. Тэгээд дарга нь бол намайг тоож авчилцаагүй. Тэгээд бүр аргаа бараад тэр үндэсний бодлогын хорооны хурал болоход тэр хурал дээр нь очиод би одоо дарга нарын араас буюу одоо улсын хурлын гишүүдтэй очиж уулзж байгаа шүү дээ. Над ийм асуудал байна. Та нар надтай нэг уулзах шүү дээ. Та нар ер нь энэ дээр юу гэж бодож байгаа? Та ер нь энэ хуулийн дээр ингэсэн шүү дээ. Та энэ чинь зөв юм уу гэдэгт одоо бүгд цухтаадаг л байхгүй юу? Надтай ер нь мэтгэлцэх хэмжээний хүмүүс байгаа л баг. Гэхдээ надтай мэтгэлцэхгүй л байна. Одоо ултаа суурьтай дүн шинжилгээтэй одоо би мэтгэлцэхээр заавал би давах гэдэг зүйл биш шүү дээ. Жирийн иргэн боловсролгүй нэг айллагч юу ярьж байна. Монголын ард түмэн харал та тийм үстэй. Тэгээ мэддэг чаддаг хүн надтай мэтгэлцээд одоо жишээлбэл бид тэр хууль зүйн яамны сайд байсан Тэмүүжин гишүүнийг ч гэсэн одоо мэтгэлцээ гэвэл одоо мэтгэлцэн гэдэг чинь заавал нэг давах гэдэг зүйл биш хэвгүй альва асуудлыг хоёр талаас нь харж ирээд гарц гаргалгаагаа л ярилцъя. Би одоо ярилцаж болдог бол тэр хүнтэй ч гэсэн ярилцах хүсэлтэй л байна. Тэр Тэмүүжин гишүүнтэй бол би үндсэн хууль буюу одоо биднүүсийн тусгаар тогтнол эрх чөлөө үүний баталгаа 8 сарын 15-нд 22 оны 8 сарын 15-нд үндсэн хуулийн цэц үндсэн хуульд би бол халдсан гэж үзэж байгаа. Иргэн хүний хувьд би үжил бодол эрх чөлөөтэй байх итгэл үнэмшилтэй байх хэрэгтэй учраас энэ талаар бол Тэмүүжин гишүүнтэй одоо улс хууртай мэтгэлцээд шинжилгээ судалгаатай мэтгэлцээд бол одоо цуглуулсан баримт судалгаа байж байна. Ер нь одоо Амаржин бол таны мэтгэлцээний одоо саналыг хүлээж авахаас татгалцсан байна. Тэгээ та энэ хариуд нь өөрт нь хандаж ер нь хэлэх тайлбар байна уу? Одоо асуудлыг тань жижиг гэж үзсэн үү? Юу гэж бодсон учраас одоо татгалцсан гэж үзэж байна хувийн байр суурь. Ер нь би хувь хүнийг олон нийтийн сүлжээгээр янз бүрээр дүгнэх нь зөв бус. Гэхдээ би зүгээр одоо зөвлөж хэлэгч надад ирэх бас байхгүй. Би учир нь Амаржин шиг дом мундаг эрдэмтэй соёлтой сургууль соёл төгсөв. Гэхдээ хоолон дээр тулсан асуудал гэж одоо аливаа юмыг үзэхээсээ илүү те юмны цаад учрыг явдлыг харж байгаасаа юмыг ултаа суурьтай судалж байгаасаа те тэгээд энэ цагаалаар бас яалтчгүй хүн олон жил явж ийж ер нь мэддгийг шүү. Гинт тэнгэрээс бууж ирээд асуудлыг ойлгоч нэг хэцүү л гэж би хэлэх л байна да. Өөр хэлэх юм алга да. Амаржинд цаашдаас надад Амаржинд хэлээд ах чинь байхгүй. Учир нь энэ их мэдлэлтэй хүн биш. Та яагаад Амаржин ингэж байгаа одоо та өөрөө Арлсан намын гишүүн байж яагаад ардчсан нам руу ингэж байгаа юм гэдэг шүү дээ. Хүмүүс ер нь тийм хандлагатай байгаад байна. Хүн биш дээ те. Итгэсэн хүн дээр гомддог хөөх. Найдсан газараа л очдог хөөх. Намайг одоо чи ардын намын засгийн газрын үүдэнд очиод ингэ юм яриач наадах асуудлаа яриач гэдэг тэгээд их юм. Үндэ би ардын нам засгийн газар дээр очиод над ярих ямар ч хүсэл алга. Тэд ойлгочгүй тэд ганц хүн тэмцээд тэрнийг өөрчлөлтөгч зүйл биш. Үүнийг одоо тодорхой бүтэц буюу одоо энэ том хүчин буюу ардсан нам шиг том хүчин
үнийг авч хэлснэ. Тэгэл би ардсан нам дээр очисон чи ардсан нам маань сэхэнд орцсон л байж байгаа байхгүй. Тэгээ энэ сэхэнээс хэдүүлээ гарья, шударга ярилцъя, олон нийтийн өмнө хамаагүй л гэдэг л юм ярьж байгаа. За таныг ингээд ийм асуудлууд яриад хүмүүсийн мэтгэлцээнд дуудаад ардсан намын гадаа ингээд нүрээ будаад ийм төр төрхтэйгээр гараад ирэхээр хүмүүс бол энийг сонгуул ойрсны дохио. За өнгөрсөн хугацаанд мэдээж ардчилсан нам бол эрх мэдлийн гадна байла. Энэ хугацаанд бол мэдээж та ингэж ил гараагүй. Тэгэхээр цаг хугацааны хувьд энэ давхцлыг улс төртэй холбож байна. Таныг ч гэсэн ардчилсан намаас гаргаж ирснийг өөрсдийнх нь нэг дүрч гэж хэлэх хүмүүс байна. Ер нь энэ онцгойрч содон одоо хүмүүсийн анхаарал татах гээд яваад байгаагийн цаад шалтгаан чухам юу байгаа юм бэ гэдэг дээр та яг шударгаар хариулж байна. Одоо бид нар би ирээдүйн 30 жилийг алдсан байхгүй юу? Саяны одоо энэ өнгөрсөн эрх баригчдад би энэ нийгмээ алдсан байхгүй юу? Би залуу уулын тэднэрт алдахгүй барьж явах хэрэгтэй. Гэтэл яг сонгуульд өгөхөөр эднэр нөгөө сая 3 жил биднээс хар муу янз бүрийн мэдээлэл үнийн өсөлт маш их асуудалтай ингээд живжсэн. Одоо энэ бүх асуудлууд чинь ил гарахаа болоод сонгуульд өгөхөөр энэ хүчнүүд чинь бүгдээрээ сайн сайхан юм яриад яг болж исэн юм шиг одоо л болох ч байгаа юм шиг юм дүр хэсэгдээд энэ өөрөө өөртөө эднэр яг ингээд тархи угаалтын энэ үе гарч ирдэг учраас үүнтэй зэрэгцээл би гарахгүй бол урд нь яриад энэ асуудал одоо дахиад угаагдах л байхгүй юу? Энэ том PR систем одоо тийм үү ажиллаж байгаа шүү дээ. Энд чинь бүх одоо сайхан болчих юм шиг сая л хуульсаал 100 хэдэн гишүүнтэй болоод бүх юм сайхан болчих юм шиг яриад нь шүү дээ. Тэгэхэд яг энэ цаг үеийн би одоо л гарч ирж энэ ирээдүйн 30 жил үр хөвгтэйгээ 30 жилийг хамгаалахын тулд энэ 24 оны сонгуулиар тэгэхгүй бол одоо үүнээс хойш би ч гэсэн одоо 40 гарч явна би ч гэсэн юм хийж хэлж чадхаа болно. Одоо л миний сүүлийн ганц гарах л хугацаа өөр надад одоо тийм алга тэр ардсан намын тийм юм гэж ойлголоо. Тэгэж янз бүрээр ойлгоод та нар хоорондоо ярилцал та хамаагүй те ард юу гэж боддгийн тэг. Гэхдээ эндээс үний юмнаас үний юм өөрөө үнэртэй байдаг юм аа. Тэр зэрэг үнэртэн цаг хугацаа ялна. Одоо миний ирээдүй, миний туулсан бүхнийг та нар одоо мэдээд ингээд хизээнээс тэгээд ингээд маргаанаас чинь одоо энэ хин бэ гэдэг асуудал үүснэ шүү дээ. Тэгээ намайг судлаад гараад ирэхээр бод үнэн гарч ирнэ. Тэгээ маргалд хамаагүй. Тэ үний юм ялгарна. Ер нь нууц иш бол та ер нь ямар ажил эрхэлдэг, ямар боловсралтай хүн бэ гэдэг дээр бас мэдээлэл өгч болох уу? Над нууц юм байхгүй. Тий над алдах юм байхгүй. Над алдах зүйл үлдээгүй. Би бол одоо Улаанбаатар хот төрж өссөн. Тэр нэг ярилцлаган дээр давчхан Монголын их олон ард түмэн үдсэн байлаа. Би тэрэн дээр энэ давчханд танилцуулсан байж байгаа. Би бол ер нь том мэдлэг боловсрал 10 жил бол төгссөн. Тэгээд нэг тусгай дунд одоо уулын дээд сургуулингаас урах гэж ингэж яагаад бас жижиг сажиг асуудал болоод би дээд сургуулаа бол хайсан. Олон дээд сургуульд би орж ингэж явж эхний жоохон 1-2 жил ингэж юу яаж байгаа л би төгсдгүү төрлийн хүн л дээ. Түүнээс ингээд олж авах мэдэх гаргалгаа анхны юм олж авчаал тэгээл ер нь өөр юм сонирхоо ингээд авчдаг байсан. Одоо бол бас тэгэхгүй миний ингээд амжил амьдрал яг нэг зүйл дээр л төвлөрөөд байгаа. Одоо энэ нийгмийн асуудал дээр. Одоо жишээ нь хүмүүс 70,200 төгрөг төлөөд шүүхэд одоо хандаж зарга үүсгэх тий одоо олон цагаар олон өдрөөр хин нэгнийг хүлээх намын дарагтаа уулзахын тулд хэдэн өдрийг тийм зарцуулах гэх зэрэг нь зүгээр л таны баг хоббигоороо хийдэг зүйл гэвэл хин ч итгэхгүй байх. Тэгээ үнний цаанд бас өөр зорилго байгаа юу эсвэл өөр хин нэгэн энийг те санхүүжүүлэх юм уу дэмжих түлхэх ийм зүйл явж байгаа юу гэж бүгд л харддаг. Тэгэхээр энэ дээр бас та нэг тайлбар өгвөл зүгээр ах. Тавчлаа би ингэж ойлгож болох. Одоо чи ингээд амьдралаа хаяад ингэ явдаг хүн гэж байхгүй шүү дээ. Чи яага ингэж явж байгаа юм бэ гэж. Үнэхээр би амьдралаа явж байгаа. Манай эхнэр одоо хоолол нэг арих гэж харгалдаг. Энэ талаар ярихаар над жоох хэцүү байдаг. Тэг. Яг тэгэхээр би маш их би энэ дэр өөрөө их буруутай. Би гэр бүл үр хөвгтэйхээ өмнө тэ хүлээсэн үүрэгтэн эцэг хүн байхгүй юу? Энэ үүргээ биелүүлж 100% биелүүлж чадахгүй байгаа. Гэхдээ би тэднэрт одоо өнөөдрийн дугуй биш, тэ гутал биш. Өнөөдөр идж уух талах биш тэ. Бирээдүгөө үлдээч хөвгтэй л гэж яваа. Жокерийн дүрээр гарч ирэх сонголтыг ер нь хизээ хийсэн бэ? Энэ бол анхаарал татах гэхээс гадна бас өөр ямар агуулга байгаа бол. Тий, нэг ярилцсан дээр тэр их ярилцлага би дахиад хэлчихье. Тэр ярилцсан дээр ер нь тодорхой ярьсан байгаа. Гэхдээ энэ дээр товчхон бас ярьчих. Би дүр нь хувраагүй л дээ. Энэ одоо тэр бол уран сайхны кино байхгүй юу?
одоо мэдээж бодит амьдралыг уран сайхны хэлбэрт оруулсан биз дээ. Одоо Жокер гэдэг дүр дээр ч юм уу наагаад нийгэмд ийм асуудал байдаг. Үнийг анхаарч яваарай гэж одоо аливаа бүтээл сургамж тийм үү хүнд оюун санааны тэлэлт өгчл бүтээл гардаг шүү дээ. Тийм бүтээл. Гэтэл тэр бүтээл бол Монголын жирийн нэгэн залуу миний тухай кино байсан байхгүй. Одоо бидний нийгмийн тухай кино байхгүй. Тий. Манай Улаанбаатарын тухай кино байхгүй. Тэр Жокергийн кинон дээр одоо тий иргэдэн мартагдсан. Зүгээр л одоо тий тэрний төлөө санаа зовж явах хэрэгтэй хүмүүс нь зүгээр театр кино одоо тий өөр орчинд очсон байгааг харуулдаг л тийм л кино шүү дээ. Тэгээд тэр нь эцэст та нар ард иргэдээ буюу жирийн ард иргэдээ тий дорд үсэх юм бол эргээд нөгөө чинь эвгүй байдал рүү л очдөг шүү гэдэг. Одоо би одоо ийм дарамтны шантажмыг ярих гэдэг юм биш. Бид нар ийм нэг над чиг Жокер битээ ахиж байгаа чи. Битээ та нар Жокер болохоос өмнө арга хэмжээ аваач залуучуудаа. Тэ? Эрүүл оюун сэтгүүтэй байгаа дээрээ. Тэ? Бүгд ингээд ороотоод бүгд хулын зөвшөөрөө Жокер шиг болчих болохгүй шүү дээ бид нар. Тэ? Би энийг сурчлах гаагүй шүү дээ. Ийм болохгүй. Ийм битээ болооч. Эхнээсээ би ийм болчлоо л гэж явъя. Та жишээ нь ингээд ардчилсан намынхаа дарагтай уулзах гад олон хоног хүлээсэн чадаагүй. За зөвлөгтэй нь мэтгэлцэх гээд мөнгө татгалзсан хариу авчихлаа. Бусад дарга нартай хурал цуглаан дээр таарад уулзах хэрэг бүгд танаас цугтаагаа гэж байна. Тэгэхээр та өөрөө өөрийгөө Арслан намын гишүүн гэж байгаа боловч ардчилсан намынхан таныг үгийг яагаад хүлээж авахгүй, за нэг үгээр хэлбэл бараг тоохгүй байгаа вэ гэдгийн шалтгааныг жишээ нь яаж харж байна? Яагаад таныг сонсохгүй байна? Яагаад таныг одоо хүрээлтэд оруулахгүй байна ч гэдэг юм уу те. Ардчилсан нам дотроо бас олон хагаралтай хэвээрээ байгаад байна шүү дээ. Тэгээд энэ тал дээр ч гэсэн та бас мэдээлэлтэй л байдаг байх. Гэхдээ над одоо мэдээлсэд ах байх. Тэ би зүгээр өөрөө л тэгээд таамаглаж байна. Эднэр одоо жирийн гишүүд ард иргэдээ эднээс их үгийг сонсох завгүй. Зүгээр энэ ашиг сорилтын практикууд нь орондоо орох завгүй, орслолтын тэмцэлтэж байна шүү дээ над болж. Биднээс үгийг сонсох зав алга. Одоо 24 онд хинийгээ яач вэ? Хин ингэч үү? Энэ зүгээр л ашиг сонирхлын асуудал явж штэ. Жинхэнэ бодит нийгмийн асуудал руугаа тонгоогоод бидний лөө уул руугаа нэг хараад уланд чинь юу наалтцсан байна. Би бол одоо тэднүүсийн уланд наалтцсан нэг бол хог л байна штэ, тэ? Тэр хогоо нэг гөвөөд эсвэл эдгээр хаях бах. Эсвэл нэг аваад тэр хогтой шалгааж үрдээд тэр хог нь одоо тэ нийгэмлэг нэг эргэж хараасаад гэж би хүсэж байна. Одоо тэднүүсийг жишээлбэл одоо баяр цогттой биднээс бүгдээрээ л хэдэн жилийн өмнө үндэстнэрээ хараа зүхэл яалаа одоо тэгэл одоо дараа би энэ нарийн юм ярмэр гэн. Тэртээ дөрвөө хараа хүн би дөрөв хэлсэн. Хүн итгэсэн үнтэйгээ л юм ярьдаг байхгүй. Би амаржинд бол одоо итгэсэн байхгүй. Энэ залуу хүмүүс энэ нэг олон залуучууд бүр тэрнээс дүү хүмүүс бол маш ихээр харж байгаа шүү дээ. Тэ? Тэр зүгээр мэддэг чаддаг ч байсан гарч ирээд би ингээд зүтгэж байгаа хүн үннээсээ гарч ирээ те агаа би мэддэг юм байна мэдгүй юм байна би эднэр зөвлөхөө явж гин гээл зүгээр л үнэн л байл та тэн тэгэл нэг дарга нарын доогоор орчоод те намаг дураараа ярьлаач шиг инээж минэгээл энэ бас л одоо ер нь хэцүүлтэй энэ эрх мэдэлд очоод тэнд юу ч амлсан бурхан ч очоод л нүдний сохорно бүгдээрээ манай монголчууд нэг дарга харахаараа та гээл те тэгж болохгүй дарга гэж байхгүй шүү дээ арслан нийгэмд хүн манлайлагч гэж би биднүүсийн төлөө явах үйлчлэгч гэж би тий хамгийн их хэрэгтэй хүн бол энгийн иргэн байхгүй. Гэтэл коммунист нийгэмд бол хамгийн бага хэрэгтэй хүн бол энгийн иргэн байхгүй. Тэгээ Монголд эрхийнхээ төлөө явдаг залуучууд байгаа л та яг явж л байгаа бах. Би бүх залуучуудыг одоо харлуулж хийж чадахгүй. Гэхдээ би ингээд шууд богинохон дүгнэлт хийж байгаа уучлаарай. Финландд ч юм уу өөний Скандинавын хөгжсөн ад жаргалтай улсуудад муурны эрхтэй одоо тэр ижил үүсний эрх одоо тийм үү хүний царай хөгжлийн бэрхшээлтүүний эрхийн төлөө явж хахад зүгээр нийт масс Монгол хүний эрхийнхээ төлөө бид нэр явахгүй байгаад л тэгэл би одоо ингээл амьдаа явчих гал бусдаа одоо үлгэрдүүрэл гэхээсээ илүү зүгээр үр дүн гаргачих гал явж байгаа юм. Тэгээд надаас үлгэр авах юм байна. Хэдэн онд ардчилсан намын батлахыг хэн гэдэг даргаас авч ирсэн бэ? Та одоо ардчилсан намын гишүү хэвээрээ байгаа юу? Би энэ одоо энэ цээл бүгд оржигдсан гарын үсэг байдаг. Тэгээ энэ 2009 оны 5 сарын 15-нд авсан байгаа. Энэ би яагаад ингэ зураггүй байгаа гэхээр би энэ нэг юм яагаад ч нэг тийм нөгөө би чинь цэргийн хүн баггүй юу. Тэгээ цэргийн хувцастаа зураг өгсөн юм билээ. Тэгээд аливаа юм нам чинь одоо төрийн бүс байгуулах байхгүй юу тийм үү. Энд төрийн одоо цэргийн хувцастай хүн
зураг байх нь ёс зүй нийцэхгүй байна гэж үзээд би зургийг авсан байж байгаа. Тэг үнэлэхнийхээ. Түүнээс хойш бол одоо таныг намаас гаргасан ч гэдэг юм уу ямар ч асуудал байхгүй учраас Арслан намын гишүүнчлэлтэй хэвээрээ байгаа. Аль практикт нь байгаа бол одоо чимс олон даргын асуудлаас хөндөгдсөн шүү дээ өнгөрсөн хугацаанд. Тэрийг жишээ нь та хөөснө үү одоо араас нь тий. Хон элбэг доржийн даргатай ардчилсан нам өнөөдөр бас хэдэн фракцийн хуваагдаад аль чиглэл рүү нь явж гин хаах нь явж гин гэдэг тэр. За яг би та хэдийн бас цаг хугацааг хэмнээд намайг юм уртэрээ оруулахгүй байх одоо нэвтрүүлэхгүй байх гэж би ярихгүй байгаа юм л да. Тэргүүл би дэлгэрэнгүй ярьчих. 2009 онд би Арслан намд илсээ. Миний аав ээж хоёр Арслан намын барьцаануудаа анхны ардчилсан хөвчлөг талбай дээр зогсож байгаа авчирсан хүмүүсээ. Ингээ 2009 онд илсээ. 3 жил татвар төлсөн. Тарах хуудас юм одоо тэр юу байдгийг Арслан намын үзэл баримтлалын төлөө явсан. Тэгээд ингээд яваад жирийн иргэн би бас залуу хүүхэдтэй залуу хүн ингээд бас нэг үг хэлээд ингээд явах гэсэн чинь тэр Арслан нам байгаагүй. Тэ? Зүгээр бид нар нэг юм даалгавар биелүүлэгч нар байсан байхгүй жирийн гişүүд дарга нар ирээл одоо юм ярина. Бас яг асуун л та бас 100% үгүйсэхгүй. Миний сансан шиг байгаагүй Арслан нам. Тэгээ би 3 жил яваад тууштай яваагүй. Тэгэл би хувь иргэнээрээ энэ болгон нь одоо тий гудамжнаас нь авахгүй болаад одоо бүхэл замаар яваад хамгийн сүүлд одоо энэ хууль барьж ингэж явдаг ийм зам руу байгаа. Тэгэхээр одоо таны ярианаас бол та 3 жил татвар төлөө түүнээс хойш намд бол одоо дооч хитнаас нэтлээ зүтгээгүй юм байна шүү дээ. Тэгэхээр таныг нам зүтгээгүй одоо зүтгэх гэж ярьдаг шүү дээ. Намынхан бол тийм учраас одоо магадгүй хүлээж авахгүй байгаа юм шүү. Тэ яг хуу заавал намын гишүүн байлаа гэд биш. Зүгээр жирийн иргэж очиж болно шүү дээ. Арслан би нэг дээр ч гэсэн ер нь би хэлээд байгаа. Арслан нам болвол гишүүн төвтэй нам байхгүй. Гишүүн олон гишүүдийн олон юу хүсэж чинь тэр шийдвэрийг ган төмөргөө зангидаад өөрийнхөө системээр энэ улс нийгэм бий болох ийм хүн байхгүй. Тэр зүгээр биднүүсийн олон үзэл санааг нэгтгэхэд гүйцэлдүүлэгч буюу те урд нь барьж тууштай явж ажил хэрэг болгож манлайлагч хүн дарга биш байхгүй. Одоо ардын ном бол даргатай. Тэдний системийн тийм байхгүй. Дарга ер нь юу uuсан яан те яа ийгэн дөнгөт ерөнхий нөгөө доод гишүүд нь түүнийг биелүүлдэг те. Тэгвэл ардсан нам буюу энэ ардсан үзэл баримтлалыг үнд зүйлээ болгож барьж явдаг хүн болгон ардсан намын даргатай уулзах хэрэгтэй гэж би үзэж байна. Заавал тэр ардсан намд тэр олон жил явж те аль нэг парагстанд орж явах шаардлагагүй. Би гэхдээ одоо яагаад ч тэгвэл аягаад ардсан намайг ярьж байгаа гэхээр би хэлж шít. Яг одоогийн энэ байгаа Монголын нөхцөлд жирийн иргэн яваад тэмцээд үр дүн гарах ямарч боломжгүй болчлоо. Одоо нэгэн гүнзгий дампуурл руу орчлоо. Энийг хувь иргэн нэг хүн хууль барьжгүйгээд урдуур хойгооргүйгээд тэнд очиж үлсэж одоо саяхан нэг залуу хүртэл одоо над чинь ингээ гарч ирээл ингээд хэлж ярьж чадаагүй л бах өөрхий те нүүр амуу бодоо авч чадаагүй. Аргаа бараад тэр гэр бүлийн асуудалтаас бол өөр газар очиж шатчих хүстэй байсан баг. Талбай дээр нэг залуу шатчих хүссэн шүү дээ. Яагаад энэ нийгэм болохгүй байгаа нь мессеж баг. Тэ Монгол хүн өөрийгөө шатааж алсан шүү дээ талбай дээр. Одоо би бол тэр хүн би тэрний төрсөн ах шиг дотор нь эмзэглэж явдаг хөөх. Монголын төр иргэн өөрийгөө шатааж өгч яхад гимших хэрэгтэй байхгүй. Тэгээ уушлах гуйх хэрэгтэй байхгүй. Тэгэхэд юу ч бодоогүй юм шиг л өнгөрсөн шүү дээ. Одоо тэгээд сонгуул болдгоороо болоод гишүүд маань олон болох нь ингээд тодорхой болчихсон. Цаг хугацаа явах л та тэгээд таны хувьд бас ойрын ирээдүйд өөрөө бас юу хийхээр байна. Одоо жишээ нь та эмзэглдэг сэдв гэж те эхнэрээрээ одоо тижээлгэж байна гэж штэ. Өөр хүүхдээ нэг арайгчл хаалттай залгуулж явж байна. Хоёр охинтой. 10 орчим насны л хоёр охин. Тэр ер нь та тогтсон ажил хийгээг бодож байгаа гэсэн үг үү? Тий. Тэгэл юу тааралтан тэрийг л хийжтэй. Тэгэл зав заагаар нь гол нь яг энэ ийм ингээ бодоод ингээд хийгээ явахаар аливаа өөр оюун санааны зарцуулж болдог ажил хийж чаддгүй байхгүй. Үүн эн чинь айгүй их содлогдох, айгүй хэрэгцүүлэн бодолт аливаа одоо зургт мургт үзэл бүх талын шинжилгээ судалгаа хийн, анализ хийн, дүгнэлт хийн. Тэгжиж энэ бас нэг би бол одоо сүүлийн 10 жил өөрийгөө бэлтжиж гарч ирж байгаа байхгүй юу? Өөрөө хувь нэрээ. Тэгээ энэ чинь оюун санаагаа бэлтэн, сэтгэл зүгээ бэлтэн, мэдлэг чадвараа бэлтэн, хэн бэ гэдгийг олж судлана. Тэ. Түүнээс амарчин шиг 3 сарын дотор
гарч ирэл Монголыг өөрчилсөн гэвэл бас хэцүү. Гэхдээ залуучууд гарч ирээд чаддаг мэддэг юм а ичиж зовлгүй алдаатай дутагдaltaй яриад хоорондоо зөвшөлдсөд л яваач дээ гэж. Тий. За баярлалаа. Танд өөр яриаг үйлцсэн зүйл байгаа бол одоо хэлж байна. Ярих цаашдаа ярих одоо хэдэн цаг хэдэн өдрийн асуудлууд надад байна. Тий. Тэгээ ямар бүх асуудлыг энэ дэлгээс угаад л тавь ш тийм ээ. Яг нь дараа тэгээд би iVoice TGMN гэдэг энэ одоо дуу хоолой тэгээд энэ хүний эрхийн дуу хоолой. Тэгээ олон жил энэ хүний эрхийн чиглэлээр одоо хувь хүнээрээ явж байгаа шүү дээ би чи. Тэгээ ийм сайт байдагт айгүй баярлдаг. Тэгээд би энд нэг очиад нь тэ яриагаа олон нийт хүргэх юмсан энэ хүний эрхийн гэж байгаа юм чинь аливаа хаалтын гэрийн юмнаас гайгүй байх болов уу гэж бодож байгаа. Ер нь бол Монголд эвгүй дээ. Сэтгүүл зүйн салбар тун эвгүй байдалд орсон. За баярлалаа. За ардчилсан намын даргын зөвлөх амар чинтай за хүний эрх эдийн засгийн эрх сэдвээр мэтгэлцэх одоо саналыг аль биесээр тавиад байсан. За ардчилсан намын гишүүн авар буюу Жокер бидний тодруулахад оролцлоо. За түүний энэ мэтгэлзээний саналд ардчилсан намын дарга гандүмрийн зөвлөх амарчин татгалцсан хариу өгсөн байна. За мэтгэлзээний сэдвийн хүрээнд бас өнгөрсөн хугацаанд үндсэн хуулийн эцэс болон Монгол банк за гих зэрэг байгууллагуудад тодорхой асуудлуудаар хандаж байсан энэ хүрээнд ингээ ярилцах хүсэлтэй байсан боловч харамсалтай нь татгалцсан. Тэгэхээр энэ талаараа бас манай сайтад дэлгэрүүлж тодруулга мэдээлэл өглөө.